Самцано Японы сургууль зуршлын төгс эрхлэн талилж буй Момшигийн бодлого болон бодолтууд. За Японы засгийн газрын тэтгэлэг хөтөлбөр буюу Момши ажиллагааны 2009 оны материал Косэн буюу техникийн коллежийн оюутан математик бодлогын 10 гэсэн чинь ийм хязгаартай бодлоготой x нь хас хязгаар хөвлөө тэмүүлэх үед энийг болно гэсэн юм байна. Тэгэхээр юу тийм дээдл доотлол нь ер нь x гэм чинь би нэг x туугаад очвол зүгээр шүү дээ. Тэнцүү гэж хагаад лимит тийм үү. X нь хас хязгаар хөвлөө тэмүүлж явах үед дээдл доотлыг x туугаад очив. Тэр дээдл нь болохоор 2x байсан юм байна, x туугаалаа 2 боллоо, нэмдэг нь 1 байсан юм байна, 1 ухаан x боллоо гэдэг. Доотлолтой баслахаараа x туугаад өгчий гэж хаад яхаа язгууртаар x квадрат дээр нэмэх нь 1 байгаа. Би одоо энийг нэг чад x дээр хуваана гэж байгаа тийм үү. Тэгээд гол нь x нь болохоор хас хязгааргүй ч юм уу нэмэх хязгааргүй руу явж байхад те 1 ухаан x гэдэг чинь бол шууд 0 болчихно үстэй. Гэдгийг ашиглаад энийг бол 0 болчмаар байгаа байхгүй. Тэгэхдээ бид нэр энэ дээр болохоор юу бодмоор юм бэ тэгвэл квадрат зэргийн язгуур юм чинь энэ x чинь болохоор сөрөг тоолт тэмдэглэдэг байгаа шүү дээ. X нь хас хязгааргүй тэмдэглэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ нэг юм орлуулга явуулъя чи. Тэмдэг алдахгүй бол те x нь зөв хасахтай гэдэг тавьчих. Тэгэх юм бол x нь хас хязгааргүй тэмүүлж байна гэдэг бол t бол зүгээр л яхаа нэмэх хязгаартай тэмүүлж байна. T нь л эрэг байгаа гэж бодцоор лимит яхаа x нь хас хязгааргүй тэмүүлж байгаа шүү. 2x дээр нэмэх нь 1 хуваах нь язгуур дор x квадрат нэмэх нь 1 байсан. Тийм үү? Тэнцүү одоо x-ийн хаан болохоор энэ тэнцүү хасахтай гэдгээ орлуулад тавьчих л та. Тэгээ лимит одоо болохоор t-ийн зүгээр нэмэх хязгааруулж тэмүүлж байгаа шүү. Гэсэн дээрээ 2x байсан бол одоо энэ 2 гэснээр хасахтай болчихно үстэй. Тэгээд нэмэх нэг доороо язгуур дор гэснээр хасахтай энэний квадрат нэмэх нэг гэж. Тэнцүүгээд лимит t-ийн хязгааруулж нэмэх хязгааруулж тэмүүлж байгаа шүү. Энд болохоор хасах 2t-тэй боллоо, нэмэх нь 1-тэй боллоо. Доороо болохоор хасахтайгийн квадрат чинь хасахын нэмэх болоод зүгээр t квадрат гараад байна тийм үү? Зүгээр t квадрат нэмэх нэг болно. Ингэж нэг тийм тэмдгийн зэрэг гарах гэдэг юм тийм. Одоо яхан дээдл бодлого тэд нь хувагаад өгч. Тийм бол тэнцүү лимит тийм маань хязгааруулаад тэмүүлж байна. Энд дээр болохоор хасах 2 нэмэх нь 1-ийг хуваан t гэж. Доотлогоо одоо болохоор нөгөө энд би x гэж тавьчихад шууд язгуур доор x квадрат гэж оруулахад тэмдэг албачих гэдэг байхгүй. Одоо болохоор яхан зүгээр t гэсэн t маань болохоор одоо эрэг доо нэмэх хязгаарлууд тэмүүлж байгаа шүү гэсэн юм чинь. Шууд язгуур доор ороод яхаа язгуур доор ороод x квадрат болно гэсэн бол одоо t квадратлаад тэ. Дээрээ яхаа t квадратыг нэмэх нэгтэй гэж. Тэнцүү лимит t-ийн хязгаарлуу явууч чинь. Энд дээр хас 2 байна. Нэмэх нь 1-ийг хуваах t байна. Эндээс язгуур доор болохоор 1 t квадрат t квадрат угаад 1 нөгөөт нь нэмэх 1-ийг хуваах t-ийн квадратаа гэдэг. За одоо t квадрат нь хязгааргүй ирчээр энэ 1-ийг хуваах t энэ бол зүгээр 0 болчихно. Энэ 1-ийг хуваах t-ийн квадрат зүгээр 0 болчихно. Язгуур дор болохоор зүгээр 1 үлдчихээн тэ. Тэнцүү хас 2 хуваах нь язгуур дор зүгээр 1 үлдчихээн. Тэгэхээр тэнцүү хас 2 юм байна. Ингээд тэнцүү хас 2 юм байна. Энд дээр яхаа t гэж ингэж тавьж байгаа яг тэмдэг алдахгүй тул ингэж тавиад байгаа. Зүгээр тавьчлаа л яхаа. Бас тэнцүү шууд болохоор лимит x нь хас хязгааргүй тэмүүлж байгаа шүү. Энд дээр болохоор 2 дээр нэмэх 1-ийг хуваах x нь болгоч. Доошоо болохоор язгуур дор x квадрат дээр нэмэх 1 хуваах x гэж хийж чаад x-ийг би язгуур дор оруулахдаа хас тэмдэг ордон гаргаж тавих хэрэгтэй шүү. Яагаад гэхээр энэ ч өөрөө хас хязгааргүй тэмүүлж байгаа сөрөгтэй байгаа юм чинь. Гэдгийг нь бодчих юм бол тий лимит x нь хас хязгааргүй тэмүүлж байгаа шүү. 2 дээр нэмэх 1-ийг хуваах x. Доороо болохоор хас тэмдэг ордоныг гаргаж тавьж хагаад дахиад яхаа x квадрат нэмэх 1-ийг хуваах x квадрат гэж чижээд аль эсвэл юу лээ язгуур дор 1 дээр нэмэх 1-ийг хуваах x квадрат гэдэг юм бичээл. Тэгээ урталт нь гол нь хастай байх юм бол дахиад яхаа 2 хуваах нь хасна гэдэг тэнцүү хас 2 гараад ирнэ тий. Тэмдэг алдахгүй тулд нэг тийм t гэсэн яг илүү алхам хийсэн тий. За энэ план байлаа. Баярлалаа. Дараа дахин уулзцгаая.